шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шивэд дэх Монголын залуучуудын холбоо. Бид нэр ингээд фейсбүүкээр ичнээ мэдэх цахиуртай охтой даваа сурангийн наран чим гихчтэйгээ уулзаад байна. Тэгээд одоогоор Шведэд морилоод залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа White Night шинэ жилд хүрэлцэн ирээд байна. Та сайн явж ирөө? Сайн явж ирлээ. За та бүхэн сайн сууцгааж ирөө. Бид сайн сууж байна. Та ингээд ямар оол зомогтой ирвэ? За энэ удаад би ч Германд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд энэ удаа одоо өргөц сарна гэдэг армана бариад танаа Стокгольм хотод буулаа. Ингээд олон найз нөхдийнхөө урилгаар ер нь ингээд уншигчид, фэнүүд намайг одоо дэмжиж тусалж яадаг улсуудынхаа урилгаар энэ Стокгольм хотод ирээд 2 онцод байж гин. Өчигдөрхөн номынхаа баярыг нээлтийг хийсэн байж байгаа. Тэгээд энэ арман маань болохоор бодит хүний амьдралаас сэтэлсэн арман байгаа учраас сүүлийн одоо нэлээд хэдэн 7 хоног Монголд тэргүүлэх бестселлерийг одоо тэргүүлээд явж байгаа арман байгаа. Ингээд намайг одоо Стокгольм хотод оршин сууж байгаа, амьдарч байгаа, сурч байгаа хүмүүсийн урилгаар хүрэлцэн ирсэн явдал та бүхэн бас дахин давхар хүлээж аван уулзж байгаа тун их таатай байна. Маш их баярлалаа. Та номныхон тухай өшөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Манайдас нөгөө номтой нөхрөлийг гээд клуб байдаг Шведэд. Тэгэхээр бас ингээд хэрвээ номыг чинь сонирхоод авах бол энэ Шведэд холбогдож авах хүн байгаа юу? За энэ ном болохоор ерөөсөө нөгөө Герман улс чинь одоо бас нөгөө тухайн үеийн нийгмийн задралаар 2 Герман улс чинь нэгдэж одоо 90-ад оны их үед тийм ээ. Манай бас Монгол улсад тэрний давалгаагаар бид бүхэн өнөөдөр ардчлалтай золгосон ийм төвхтэй. Тэр үед социализмын үеэс одоо бид капитализм руу буцаж одоо шилжиж ирсэн шилжилтийн үеийн одоо нэгэн бяцхан охины тухайд одоо арман байж байгаа. Тэгээд тухайн үед одоо хүмүүс гадаадад ялангуяа залуучууд гадаадад ажиллах, амьдрах, хөдөлмөрлөх эрхтэйгээр хурж ирэхтэй одоо тэр гадаад орныг явааж мэт шүтэж дахин шүтэж ирж байдаг. Тэгтэл үнэн мөн чанартай бол гадаад орнд хүн амьдрах гэж ямар их зовлон үүрдэг тийм ээ. Яаж одоо тэр зовлон бэрхшээлийг сөрж туулж явдаг. Тэр дунд яаж тэр давлгаанд гулгаж буцаж одоо шидэгдэж иргэдээр гардаг. Тэр тухайд одоо маш дэлгэрэнгүй өгүүлсэн. Ийм бодит түүхэн арман байгаа учраас хүмүүсийн одоо юунд сэтгэлдэх хүрээд ах шиг байна л да. За тэгээд энд зохион байгуулж байгаа хүмүүс маань болохоор одоо орчуулагч гэрлээ, баяр гэрэл гэж хүүхэн байгаа. Мөн амар жаргал гэж бүсгүй байгаа. Энэ хоёртой одоо фейсбүүкээр холбогдож буюу тухайн утаснууд нь тавигдсан байж байгаа. Мөн тэгээд танаа одоо клубийнхныг бас энд урайлан дуудаж байгаа. Тийм ээ та бүхэн ч гэсэн одоо миний номуудыг цааш нь сурталчлан түгэн гэсэн нэлээд хэдэн хүүхдүүдтэй уулзсан байгаа шүү дээ. Тэгээд тэрнийхээ дагуу ингээд та нартай холбогдож бас авч болно энэ номыг. За маш их баярлалаа. Та ингээд одоо Шведэд амьдарч байгаа залуучуудад хандаад бас өөрийнхөө зүгээс сэтгэлийнхаа үгийг хэлнэ үү? Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа залуучуудтай хандаад. За яста харьцангуй Швед оронд одоо яг Стокгольмд бол манай залуучууд өсвөр насныхан одоо шилдэг сайхан Монголын маань залуучууд их олон амьдардаг юм байна тийм ээ. Тэгэхээр энэ олон залуучууд өнөөдөр бас одоо бусдын сайн сайхны төлөө өөрсдөө сурч боловсруулахын төлөө одоо амьдралын төлөө хэрхэн яаж тэмцэж байгааг бол одоо өнөөдрийн танаа түүхэн одоо баримтат кинонуудаас энэ юунуудаас сурвалжлагуудаас харж болж байна. Тэгэхээр энэ сайхан олон залуучуудаа цаашдаа одоо амьдралынхаа гарааг зөв эхэлж тийм ээ. Одоо эх орондоо хэрэгтэй улсууд болж төлөвшин буцаад одоо эх орондоо буцаж очицгоож элэг бүтэн сайхан амьдрахын ерөөл төвшүүд ээ да. За тань маш их баярлалаа. Ингээд амьдрал чинь аз жаргал уран бүтээлт чинь өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Бүгдээрээ шинэ оны баярын мэнд хүргэе. За баярлалаа.